Өдрийн мэнд. За та бүхэндээ NBA All-Time Team 5 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаартаа 1988 оноос 1999 оны хүртэлх хугацаанд лигт ноёрхож байсан тоглогчдоор бүрдүүлсэн баг байгаа. За энд байгаа тоглогчид маань NBA-гийн гол 5 статистик үзүүлэлтүүдээр тэргүүлэх тоглогчид байгаа. Тийм учраас энэ багийг Royal Legends гэж нэрлэлээ. Эдгээр тоглогчид нь өмнөх домог тоглогчид болох Larry Bird болон Magic Johnson нарыг залгамжлан гарч ирсэн бөгөөд 1992 оны Dream Team гээд Америкийн нэгдсэн улсын шгшээ багийн гол цөм энэ багийг бүрдүүлж байгаа юм. Тухайн багт харин дуудагдж чадаагүй Hakeem Olajuwon, Dominique Wilkins болон Isaiah Thomas нар бол энэ багт одоо хүч нэмэгдүүлж орж ирсэн байгаа. За төвийн тоглогчор нь Hakeem Olajuwon буюу Dream гэж хочтой тоглогч байна. За тэрээр 3000 блок болон 2000 стил карьертэй бүртгүүлсэн одоо цорын ганц тоглогч байгаа. За 2 удаагийн NBA-гийн аварга, 2 удаагийн Final-ийн MVP, 1994 оны MVP, за 12 All-Star сонгогдсон, 12 удаа All-NBA Team нэрлэгдсэн, за 9 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн байгаа. Мөн тэрээр 2 удаа самбраас бөмбөг авалтаар, 3 удаа блокор лигийг тэргүүлсэн, 5-ыг харьцсан 5 клубын гишүүн, мөн quadruple double хийжсэн ийм тоглогч байгаа. За түүний Dream Shake гэдэг signature move-ээр нь мэдэх бах. Hakeem Olajuwon бол бүх цаг үеийн эхний 3-д орохоор төвийн тоглогч гэж үнэлэгддэг. За түүний сэлгэнээс Patrick Ewing гэж тоглогч байна. За Pat гэдэг хочтой 20,000 оноо төрсэн 9 төвийн тоглогчийн нэг байгаа. За тэрээр блокоор бүх цаг үеийн 8 жигсдэг. 11 удаагийн All-Star, 7 удаагийн All-NBA Team нэрлэгдсэн, 3 удаагийн бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. Дундын зайн шидэл цайтай агуу төвийн тоглогчтой нэг байна. За хүчний тоглогчийн байрал дээр алдарт Karl Malone буюу Mailman. За 36,000 оноо төрсэн тоглогч бүх цаг үед одоо 3-т бичигддэг байгаа. 2 удаагийн MVP, за 2 удаа All-Star-ийн MVP, 14 удаагийн All-Star, 14 удаа All-NBA Team нэрлэгдсэн, 4 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдэжсэн юм тоглогч байгаа. За Karl Malone харамсалтайгаар одоо аврагын бөгж авч чадаагүй тоглогч. За түүний сэлгэнээс мөн л одоо аврагын бөгж авч үзээгүй ч гэсэн бүх цаг үед одоо дээгүр бичигддэг хүчний тоглогч Charles Barkley буюу Sir Charles байна. За тэрээр 93 оны MVP, All-Star-ийн MVP, 11 удаагийн All-Star, 11 удаа All-NBA Team нэрлэгдсэн. Хүчрэхэг самбарын тоглолтоор танигдсан лигийн нүүр царай болж байсан тоглогч. За тэдний сэлгэнээс Dennis Rodman буюу The Worm гээд хочтой лигт одоо хамгаалтаараа үнэлэгддэг ийм тоглогч байгаа. За 5 удаагийн NBA-гийн аварга, 8 удаагийн бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. 7 улирал тасралтгүй NBA-г самбраас бөмбөг авалтаар тэргүүлсэн. За 2 удаагийн All-Star, 2 удаагийн All-NBA Team нэрлэгдсэн. 2 удаа оны шилдэг хамгаалалтын тоглогчоор шалгарсан ийм тоглогч байгаа. За сонирхолтой нь гэвэл тэрээр оноо авахгүйгээр 20 нэмэх самбар авсан 7 тохиолдолд бүртгүүлсэн байгаа. За SF байрал дээр Human Highlight буюу Dominique Wilkins байна. Тэрээр 2 удаагийн NBA-ийн Slam Dunk-ийн аварга, за 9 удаагийн All-Star, 1 удаа лигийг оноогоор тэргүүлж исэн, 7 удаа All-NBA Team нэрлэгдсэн, атлетик, хүчрэхэг тоглолттой ийм тоглогч байгаа. За түүний сэлгэнээс James Worthy буюу Big Game гэж хочтой Lakers-ийн домог байна. За тэрээр Final-ийн MVP-гээр шалгарч исэн, 3 удаагийн NBA-гийн аварга, 7 удаагийн All-Star, 2 удаа All-NBA Team нэрлэгдсэн. За атлетик 2 талд тоглолт сайтай. За baseline layup гээд signature move эзэмшдэг ийм тоглогч байгаа. За shooting guard байрал дээр бид бүхний сайн мэдэх алдарт MJ буюу Michael Jordan байна. Air Jordan хэмээн бас хочилдог. За 5 удаагийн MVP, 6 удаагийн Final-ийн MVP, 6 удаагийн NBA-гийн аварга, за 10 удаа лигийг оноогоор тэргүүлсэн, 14 удаа All-Star сонгогдсон, 11 удаа All-NBA Team нэрлэгдсэн, 9 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За All-Star-ийн MVP-гээр бас 3 удаа шалгарч ирсэн. За лигийг бөмбөг тасалтаар 3 улирал тэргүүлсэн. За сонирхолтой нь гэвэл одоо 30 нэмэх оноо туншилсан улиралдаа
оны шилдэг хамгаалагч болсон цорын ганц тоглогч. 300 самбар, 300 ашигтай дамжуулалт, 200 бөмбөг таслалт, 100 блок хийж улирал дуусгасан 2 тоглогчийн нэг байгаа. За нөгөө тоглогч нь бол Scottie Pippen. За MJ бол харин энд үзүүлэлтийг 2 удаа хийжсэн байгаа. Түүний сэлгэнээс алдарт Clyde Drexler буюу Clyde Drexler байгаа. За NBA-гийн аварга 10 удаагийн All-Star, 5 удаагийн All-NBA тим нэрлэгдсэн. За 20,000 оноо 6,000 самбар, 6,000 ашигтай дамжуулалт өгсөн 7хон тоглогчийн нэг байгаа. За түүний сэлгэнээс Joe Dumars, Finally MVP, 2 удаагийн NBA-гийн аварга, 6 удаагийн All-Star, 3 удаа All-NBA тим нэрлэгдсэн, 5 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За шидэл сайтай, бөмбөг таслалт, lockdown defense сайтай ийм тоглогч байгаа. За point guard байрал дээр Zeke буюу Isaiah Thomas гээд домогт тоглогч. За бөмбөг эзэмшилт болоод crossover хийж NBA-г бас нэгэн төвшин ахиулсан тоглогч. За Finally MVP, 2 удаагийн All-Star-ын MVP, 2 удаагийн NBA-гийн аварга, 12 удаагийн All-Star, 5 удаагийн All-NBA тим нэрлэгдсэн. Ашигтай дамжуулалтаар лигийг тэргүүлж ирсэн ийм тоглогч байгаа. За түүний сэлгэнээс John Stockton буюу Stock гэж хочтой тоглогч. За сонирхолтой нь тэрээр 15,000 ассист өгсөн цорын ганц тоглогч. 3,000 стил буюу бөмбөг таслалт хийсэн бас цорын ганц тоглогч байгаа. За All-Star MVP болж исэн 10 удаагийн All-Star, 11 удаа All-NBA тим нэрлэгдсэн. 9 удаа улирлыг ашигтай дамжуулалтаар тэргүүлж исэн. 2 улирлыг бөмбөг таслалтаар тэргүүлж исэн ийм тоглогч байна. 5 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдэж исэн. За ийм гайхамшигтай бүрэлдэхүүн байна. За энэ багт 9 MVP, 11 Finally MVP, 11 онооны аварга, 21 аваргын бөгж, 118 All-Star сонгогдсон, 8 удаагийн All-Star-ийн MVP, за 90 удаа All-NBA тим нэрлэгдсэн, 43 удаа All-Defensive тим нэрлэгдсэн. За оны шилдэг хамгаалан тоглогч 3 шалгарсан. За нийт 12 тоглогчийн карьерийн дундаж урт нь 15 жил, багийн дундаж өндөр нь 2 м. Нийтдээ 271,000 оноо, 100,000 самбар, 63,000 ассист, 20,000 бөмбөг таслалт, 13,000 блок бүртгүүлсэн. За тэдний хувьд одоо орчин цагийн үед тоглож байгаа бүх арга барилаар тоглох боломжтой. За самбарын 2 өндөр тоглогч байгаа. Намхан бас тоглож болно. Хүчрэх power forward-ууд байна. SF-ийн байрал дээр маш атлетик 2 тоглогч, мөн size томтой урт 2 тоглогч байгаа. Тэгээд хамгаалт болон тоглохоо талдаа aggressive 2 тоглогч. За олбогч дээр дамжуулалт болоод бөмбөг таслалтаар лигийг тэргүүлж исэн 2 тоглогч. Түүхэнд одоо нэг улирлыг 1000-аас дээш ассисттэй дуусгасан 2 тоглогч байгаа дээ. За тэгээд шидэлт хэрэгтэй бол Joe Dumars, Clyde Drexler байна. За мэдээж хэрэг хамгийн агуу оноо төвөгч, хамгийн клатч тоглогч Michael Jordan байна гэдэг. Энэ баг дутуу гэж одоо үзэх тал ерөөсөө байхгүй. NBA-гийн түүхэнд нэг цаг үед ийм олон одоо шилдэг тоглогч нар төрөн гарсан цорын ганц тохиолдол байх магадaltaй. За ингээд дараагийн Legendary team-ээр уулзлаа. Баяртай.